Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэн харуулан сонсож байгаа эрхэмтэнд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 11 минут болж байна. Радион 3 дахь студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг найруулагч Гамбалтын ангарганаар нөгөө талын нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн боллоо. Өдрийн мэнд мөгийнх. За өдрийн мэнд. Баярлалаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эден компани хамтдаа илүү амттай гэсэн уриатаагаар хамтран ажиллана. За мөн баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачин худалдааны төв хамтран ажиллана. За ингээд нөгөө тал нэвтрүүлэг 7 хоног болгоны даваа гарагт одон орон гэдэг болонгаар мэдээлэл хүргэдэг. Тэгээ бид бол ер нь бол нар сар дэлхий гэдэг ингээд өөрсдийнхөө нарны аймагуудын гаригуудын талаар ярьж ирсэн. Өнгөрсөн 7 хоногт бол хөрст 4 гаргийг ярьсан. Тий. За одоо бол үлдсэн гаригууд бол дандаа хийн гаригууд байгаа тий. Тэгээ энэ гаригуудыг ярина. Хийн гаригаас эхэлнэ гэсэн үг. За наран талаасаа бол бууд суугар дэлхийн ангараг дөрвийг ярьсан гэсэн үг шүү дээ. Хөрст гариг тийм ээ. За одоо тэгвэл 5 дахь нь буюу Бархас сайдын талаар эхлэе ярина. За Бархас сайд бол Нарны аймгийн хамгийн том гариг аа. Тэгсэн Нарны аймгийн бүх гаригуудын массыг ингээ нийлүүлж ингийн л дээ. За нийлүүлээд үзэх юм бол Бархас сайд гариг дангаараа нийт массын 70% нь болно. Тийм том. Аврах том гэсэн үг. Диаметр нь дэлхийгээс 11 дахин том гэж бодохгүй юу? Тэгэхээр дэлхийгээс 11 дахин том гэж шууд ойлгож болохгүй юм байл л дээ. За яагаад гэсэн Бархас сайд гаригийн эзэлхүүн дэлхийгээс 1321 дахин том. Эзэлхүүн гэж бодох юм. Одоо илүү хүнд гэсэн үг. Дэлхийгээс илүү хүнд. 1321 дахин хүнд. Тий, дотор нь бол ерөнхийдөө 1300 дахин дэлхий орчно гэж ойлгож байна шүү дээ. Тий, одоо бүр нөгөө Бархас сайдыг авраг хийм бөмбөлөг гэж тооцоолоод үзье л да. Авраг том хийм бөмбөлөг байна гэж бодох юм бол дотор нь 1300 дэлхий өлхөө орчно гэж байгаа. Эзэлхүүний юу гэсэн үг. Тий. Тэгээ задгаа тоог нь хасах юм бол за бүхэлслээд бодлоо гэхэд бол 1300 дэлхий орно гэдэг чинь асар том. Бидний баг тархинд багтахааргүй амар их том байгааз. Тэгээд тиймээс Бархас сайдыг гаригуудын хаан гэж нэрлэдэг. За тэгээд нэр нь ямар учиртай юм бэ гэхээр яг нөгөө эртний грекийн номон гэсээр бол бурхтын хаан чинь Зевс гэдэг тийм. За мэдээж. Тий. За харин Зевсийн ром нэр нь буюу латин нэр нь Юпитер. Тиймээс Бархас сайд гаригийг Юпитер гэж нэрлэдэг бахны. За. Тэгсэн 1610 оны 1-р сарын 7-ны өдөр Галилей анхны телескопыг зохион бүтээснийхээ дараа Бархас судыг харсан. Одоо дурангаар харсан. За ингээд тэгсэн дурандсан чинь телескопоор харсан чинь Бархас суд гаригийн хажууд 4 ийм гэрэлтэй цэг байгааг харсан юм байна. Энэ бол Бархас судын дагуул буюу сар. Тэгэхээр Бархас суд манай дэлхийн нэг дагуултай буюу сартай бол Бархас суд 4 сартай юм байна. За ингээд энэ 4 гэрэл буюу сарыг нь Галилей анх хараад за ингээд Галилей эртний грекийн үлгэр домгоос 4 дагуулт нь нэр өгсөн байгаа. За ингээд Бархас судын 4 сарыг бол Йо, Европа, Ганимед, Калисто гэдэг ийм 4 нэр өгсөн. За Йо бол энэ ч өөрөө ингээд нөгөө бас учиртай өгöd байгаа шүү дээ. Бархас суд чи өөрөө юуны Зевс буюу Зевсийн Юпитер гэж латин нэрээр нэрлэдэг байгаа тийм Ром. За тэгэхээр Зевсийн энэ одоо юу гэдгийг Зевс гэдэг нэртэй гариг дээр ийм 4 одоо дагуул буюу саранд нь ийм нэр өгсөн. Тэгсэн энэ учиртай. Йо бол Зевсийн нууц амраг үцэглэнтэй бурхан. Зевс ч юм уу шилэг гар штэ. Тий. За Зевсийн нууц амраг үцэглэнтэй бурханыг Йо гэдэг грекийн дагаад явж идэг учраас дагаад явж идэг. Дагуулна. За бас Европа бол бас л үцэглэнтэй бурхан. Зевс бас дурлждаг тэр Европод. За домог дээр Зевс өөрийнхөө эхнэр Хера бурханаас нууж Йо болон Европа энэ хоёр нууц амраг хажуудаа байлгадаг үхэр болгоод амтан үхэр болгочдөг шүү дээ. Тий, эхнэр нь мэдэхгүй тий. Одоо эхнэр нь буюу Хера бурхан мэдэхгүй гэж. За тэгсэн Ганимед бол Трой хотын бүсгүй. За дэлхийн хамгийн үцэглэнтэй бүсгүүчүүдийн нэг тэр домгоор шүү дээ. За Зевс болохоор энэ гоо үцэглэнгийг хараад бас дурлаад ингээд Олимп ууланд буюу өөрийнхөө амьдардаг ууланд авцраад өөрөөсөө хинд ч үйлчлүүлэхгүйгээд өөрийнхөө шадар туслах буюу ингээд шивгчин болгодог. Аягч шивгчин болгодог. За ингээд эцэст нь Калисто бол Артемис бурхны хамт ан хийдэг найз нь тэгээд анчин эмэгтэй хизээч гэрлэхгүй гэж тангараг тавьсан ийм бурхан. Гэтэ эмэгтэй бурхан гэсэн үг. Тэ Зевс бас л дурлцсан. Тэ тэгээд ингээд Калистог эхнэр хүүхдүүдээсээ нууж баавгай болгож бас хажуудаа авчирдаг. Тий хоёр амтан болгочдөг чи юу вэ? Нөхөр баавгай хоёр юм байна шүү дээ. Тэ тэгэнгүүт ингээд одоо Зевс буюу Ром нэрээр бол Юпитер одоо юу гэдэг 4 ийм одоо нууц амрагуудтай байсан. Тэрийг өөртөө ойр байлгах гэж янз бүрийн аргаар өөртөө ойр байлгадаг. Тэрэн шиг одоо Юпитер гэдэг нэртэй Бархас суд гаригийн 4 дагуул буюу сарыг нь Галилей энэ домгийг бодож ингэж нэр өгсөн. За ингээд хаан гариг маань
1611 онд 4 дагуултай гэдэг нь тодорхой болсон. За. Тэгсэн дурангийн хүчин чадал нэмэгдэх юм байгаа зү. Энэ хэрээр дагуулууд нь нэмэгцээр хагаад яг одоогийн буюу 2025 оны байдлаар бол 95 дагуул сартай болох нь аль биесээр баталгаажсан. Энэ болгонд ч одоо Зэвсийн дурсан эмэгтэйчүүдийн нэрийг өгнө гэж бараг л төхөндөө тий. Зэвс чи бас хахад заваа штэ. Энэ 95 дагуул сарнууд бол 800 м буюу түүнээс том хэмжээтэйг нь тоосон нь 95. За тэгвэл эннээс баг буюу те 600 орчмын бит бархас өдийг тойроод эргэж идэм байж тээ. Тэгэхээр энэ чинь бол маш аимшигтай их олон дагуултай ийм 95 багт явах тий. Манайх одоо ганцхан сартай л бүр энээс ч их бит түүний тойроод эргэж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол тэнд бол ямар ч романтик байхгүй мэй тий. Хаасайгүй сар харагдаад. Ганцхан сар шиг мар шиг гэж явсан шүү дээ. Ястаа тий. За ингээ бархас өд рүү хамгийн анх Pioneer 10 болон Pioneer 11 гэдэг юм хүлгүүдийн илгээсэн. Тэгээ энэ хоёр хүлэг ерөнхийдөө нөгөө хажуугаар нь ингээд нисч өнгөрсөн юм байлээ. Нисч өнгөрөхдөө зураг аваад бусад хэмжилтүүдийг нь хийсэн. За дараа нь 1979 онд Voyager 1, Voyager 2 хүлгүүд ойртож очсон. За ингээд Галилеийн дагуулуудын анхны дэлгэрэнгүй тод зургуудыг авсан. Одоо бид нар Европа энтер гэдэг нөгөө нэрнүүдийг айгуу санаад байгаа чинь яг энэ нөгөө Voyager хүлэг ойртож очиод айгуу сайн судалсан учраас энэ юм байна шүү дээ 79 онд гэсэн үг. За харин үргэлжлүүлээд 1995 оноос 2003 онд Галилео гэдэг энэ хүлгийг хөөргөөд энэ хүлэг бархас өдийн тойрог замд орж наривчлж судалгаа хийсэн юм байна л та. За тэгсэн 2016 онд Шууна хүлэг бархас өд дээр очиж судалгаа шинжилгээ хийсэн соронзоо орон агаар мандлыг нь судалж байгаа юм байна. Яг одоогийн байдлаар судалгааны үргэлжилж байгаа. За тэгэхээр энэ судалгаануудаар юу тодорхой болсон гэхээр бархас өд гариг нь хэдийгээр хийн гаригч гэсэндээ асар хүчтэй соронзон оронтой, татах хүчтэй, маш аимшигтай орчин болох нь тодорхой болсон. Маш аимшигтай. За бархас өдийг яагаад аимшигт гэснийг одоо тайлбарлая. За хамгийн одоо бархас өд гараг ингээд хамгийн гадна талаараа 100 км-ийн зузаантай ийм агаар мандлын үүлэн давхарга байдаг гинэ. За энэ агаар мандлын үүлэн давхарга нь 430 км/цагийн хүчтэй ийм шуургатай хуйлран эргэлдэж идэг ийм ус төрөгч ерөөс ингээд ус төрөгч шуурж идэг гэсэн үг. Манай дээр бол шороо шуурж идэг штэ. Ус төрөг сурж яхана штэ. Тий. Тэгээд температур нь Цельсийн 145 хэмээн хүйтэн хасах 145-ын хэмээн хүйтэнтэй тэгээд ийм хуйлэрсэн ус төрөгч шуурж идэг. За энэ давхаргын дор одоо 100 км үргэлжилж байгаа тэр давхаргын дор 1000 км-ийн зузаантай ийм гүн агаар мандал байгаа гэж үздэг. За энэ давхаргад болохоор агаарын даралт дэлхийгээс 100 дахин их байдаг учраас уул нь бол хий байх ёстой. Гэхдээ хитрхи их даралттай учраас хий нь ингээ өтгөрцөн байдаг. Агаарын температур нь болохоор эсрэгээр Цельсийн 1000 хэмээн халуун. Ямар амар юм бэ? Харин тий ийм юм байна. Ийм амар зөрүүтэй ах юм бах та. За тэгээд одоо ингэж нэгдэх хамгийн ихнийхэн давхарга нь болохоор 100 км-ийн зузаан шуурж байгаа ус төрөгч байгаа. Хасах 145 хэмээн. Хасах 145 хэмээн хүйтэн. За тэгсэн хоёр дахь давхар нь болохоор 1000 км зузаан үргэлжилдэг агаар мандал буюу энэ болохоор 1000 хэмээн халуунтай тэгээд ийм өтгөрцөн хий. Тий. За гурав дахь нь 20,000 км-ийн зузаан ийм шингэн ус төрөгчийн бүс байна. 20,000 км үргэлжлэх юм зузаан шингэн ус төрөгчийн бүс байна. Энэ давхаргад ус төрөгчийн молекулууд асар өндөр даралтаас болоод ингээ шингэн төлөвт орцсон. Температур нь 5,000 хэмээн халуун Цельсий. Аимшигтэй. Үгүй яа харахгүй аимшигтэй юм а тий. Тэгээ одоо энэ нөгөө нэг авраг хийн гариг хаан гариг гэж яриад байгаа нь аргагүй мэн. Зүгээр гадна тэр 3 давхрыг нь ярихад тэдэн мянган гэж шүү дээ тий. Тий нийлүүлээд энэ бичгээр бол 20,000 тэгээд 20,000 дээр дахиад 1000-ыг нэмэнгүүд 21,000. 21,100. Зүгээр давхар. Тийм километр үргэлжлэх давхаргууд байна. За тэгсэн чинь энэний цаана дахиад давхарга байна. 40,000 км-ийн зузаан металл ус төрөгчийн давхарга байна. Бас болоогүй юм уу? Амар зузаан давхаргатайгаас. Тэгээд энэ бүр ингэ чинь 2 сая атмосфер буюу дэлхий дээр байдгаас 2 сая дахин их даралттай давхарга гэж шүү дээ. Энийг тэгэхээр бүр яг аимшигтай гэх нь аргагүй юм байна. За энэ өндөр даралтын улмаас хүчил төрөгч бүр нейтрал металл шиг хатуу болсон байдаг гинэ. Амар тийм юу хүчил төрөгч гэсэн үү бисээ ус төрөгч юу? Тийм ус төрөгч ингээ хатуураад металл шиг болж ин гэхээр аимшигтэй. Тэгээд температур нь 10,000 Цельсийн градус нэмэхтэй. 10,000 хэмээн халуун гэсэн. Тэгээд түүний цаана дахиад 50,000 км-ийн гүн. Одоогийн байдлаар 5 давхар гарч ирээд байна шүү. 5 дахь ярьж байгаа энэ давхар бол 50,000 км-ийн гүнд байгаа 40 сая атмосфер даралттай гэж шүү дээ. Дэлхий дээр байгаагаас 40 сая илүү гэсэн үг.
Төсөөлөхгүй байна уу энэ их даралтыг тий. Аимшигтай гараг гэдэг нь бол үнэхээр л аимшигтай байна. Тэгээд маш өндөр ийм нягттай цүм байгаа гэж үздэг юм байна л да. Энэ нь болохоор яг нэг ийм батлагдсан зүйл биш зүгээр цүм байгаа гэж үздэг шүү. Тэгээд цүмийг нь бол ерөөс судалж хэмжээг байгаа. За ер нь бол угаасаа нэг ийм шинжлэх ухаанаар бодоод үзэх юм бол цүм байгаа нь ойлгомжтой гэж үздэг юм байна. Тэгээд температур нь 20,000 Цельс байгаа болов уу гэж таамагладаг гинэ. Тэгэхээр чи эн чи одоо нэг бид нар яагаад энэ гаригийг судлаад байгаа юм гэхлээр манай дэлхийдээ ойролцоо юм хүн амьдарч болмоор гариг байна уу гэж хайгаад байгаа шүү дээ. Хүн амьдарч бархас эд дээр бол хүн амьдрах нь байтугай бүр зүгээр ямар ч тийм буух боломжгүй, ойртох боломжгүй ийм нэг юм маш том хийм бөөгнөрл байгаа гэж бархас эдийг ойлгож болох нь шүү дээ, тийм ээ. Тийм байна. Тэгээ бас нөгөө металл шиг юм болтлоо хатуурсан, нэгтарсан хүчил төрөгчийн давхарга нь маш хүчтэй соронзон орон болон радиац үүсгдэг гинэ. За. Тэгээ үүнээс нь болоод бархас эд бол Нарны аймгийн хамгийн хүчтэй соронзон орон болон радиацийн бүстэй ийм гариг болсон юм байна. Тэгээд бархас эдийн соронзон орон дэлхийхээс 14 дахин хүчтэй гэж байна. Тэгэхээр угаасаа энийг судлаад авах юугүй юм байна те. Шаардлага байхгүй гэж хэлсэн юм хаашаа. Гомико. Эндээс ямар нэг юм гэхдээ юу ч буухгүй байна. Эндээс ямар нэг юм олдгүй юм бол олборлтгүй юм бол ер нь хэцүү л гэсэн үг. Бид нар ч одоо бас ингээд зарим тохиолдолд ямар гариг дээр юу байгаас шалтгаалаад олборлно гэдэг байгаа шүү дээ. За 14 цаг 23 минут болж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлээ. Эден компани хамтдаа илүү амттай гэсэн уриатаагаар хамтран ажиллаж байна. За Эден компани 20 жилийн ойтойгоо золгож байгаа юм байна. Тэгээд Монголын сэргээгдэх нөхөн сэргээгдэх түүхийн үед байгалийн зэрлэг жимс болон тармил жимсээр чанамал өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэж зах зээлд жимсний онцгой хамтыг хэрэглэгчдэд мэдрүүлсэн үндэсний үйлдвэрлэгч Эден компани түүхт 20 жилийн энэ жил тохиож байна. Айгүй хөөрхөн нэртэй юм шүү дээ. Одоо энэ битээр өнөөдөр Эден компани жигмит тогмод гэдэг юм хоёр варианыг танилцуулнаа. Павила гэж нэрлэдэг тийм ээ. За, айгүй хөрхөн нөгөө жигмит тогмод хоёр гэсэн хамт явжээ. Энэ хоёр ч очиад ерөөсөө бөөрөлцөн гүзээлцэн найс нэрс түгээд байгаа юм байна шүү дээ. Дотроо болохоор ямар төрлүүд байна гэсэн гүзээлцэн чангаанц гэсэн юм хоёр төрөлтэй байгаа юм байна. Шар нь бол чангаанц, улаан нь бол гүзээлцэн гэж ойлгож болно. Тэр түрүү цэгийн павитло гэж энэ тэр павитло гэдэг нь болохоор бүхэл жимсийг ингээд бутлан чанаж өтгөрүүлсэн ийм амттан хэлт юм байна. Талах боомн дээр түрхэж идэхэд тохиромжтой. За тэгээд 800 вариант гэдгээр мэдэх баг. Тийм юм байна. 850 г, 550 г, 300 г, бүр 18 г-аас авалгаадахар хүртэл байгаа. 18 гэдэг чинь маш жижигхэн гэсэн үг юм шүү дээ. Тий, одоо нэг удаагийн гэдэг шиг юм уу да. Нэг удаагийнх нь зочид буудлуудад ингээд нэг үе хийсэн байдаг шүү дээ. Авч явах амар гэдэг. Би болохоор юунд зүгээр ингээд тэгэхээр бид нар ингээ хаяа нэг өнсгөөрөө юу авч идмээр байгаа мэддэггүй шүү дээ. Нэг юм амттай мэдчмээр юм шиг. Тэгээд би ер нь варианыг юутай олж идэггүй гэхээр юутай иддэг. Зөөхтэй олдог. Зөөхтэй олчихор маш гоё амттай. Тэгдэг. Ер нь бол хүмүүс талхан дээр зөөхөтээр нэмээд вариант дөрвч. Тий, ингэж идэхээр тэр 18 тань бол 1-2 хамбултын өмгөт бол зүгээр яг ингээд ихээр нь авчгаар бол идэх хэцүү байдаг шүү дээ. Тий. Нэг хэсэг энэ Эден компани юуг манайх айгуух хэрэг авдаг бас тэр нөгөө нэг жимсний шүүсийг бүр 2 литр нь хийсэн савтай. Тий 2 литр нээдэг бас нөгөө юу нээдэг шүү дээ. Зүгээр нэг юм литр метрээс авалгаад шилэн савтай нээдэг. Манайх бүр 2 литр нь авдаг гэсэн. Ансиг нэг хэсэг тэгж уудаг гэсэн. Ингээл бус суусандаа хийгээд анс аваад чацраганыг үлээрээ авдаг гэсэн. Анс айгуу гоё таардаг гэдэг. Ансиг манайх. Нэрээ тэрэн дээр чи Эден гэвчсэн байт юм байна тий. Нэг хэсэг айгуу хэрэг хийдэг хүмүүс. За тэгэхээр ийм хоёр вариант гэж хэлж болно. Павила худалдаанд гарсан байна. Захиалах болон хамтарч ажиллаж болно. Утасны дугаар 99-4 75 72 99-4 75 72. Харин илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7711 52 25 гэсэн дугаараас авах юм байна. Тэг ер нь бол ийм том савлгаатайгаар нь талах нарийн бовны үйлдвэрүүдэд хэрэглүүл илүү зүгээр шүү дээ, тий. Тийм баг. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ Эден компани хамтдаа илүү амттай гэсэн уриатаагаар хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид өнөөдөр 7 хоног болгоны даваа гарагт нөгөө тал нэвтрүүлгээр одон орны булангараа за манай Нарны аймгийн юунууд хийн гаригнуудын тухай ярьж байгаа. За тэгэл за бархас байд тий өнөөдөр ч эхлээд бархас байд ингэж ин радиац гэхээр одоо радиац гэдэг чинь манайхаар бол одоо шуугаад байгаа юм шүү дээ тий цацраг гэж хэлж байна. Тий цацраг. За тэгсэн радиац гэснээс бархас байд бол эргэн тойрондоо маш их цацраг ялгаруулдаг. Тэгвэл бархас байд гараг жилдээ 400 сая эрентгэн цацраг ялгаруулдаг. 400 сая эрентгэн. За харьцуулъя. Дэлхий дээр байгаль дээр байгаа жирийн цацрагийн хэмжээ 1.2 эрентгэн байдаг гинэ. Тий. Одоо манай дэлхий ч гэсэн энэ тэндээ ингээд цацраг ялгаруулж яадаг тийм байгаль дээр байгаа бодисууд. За хорт хавдрын эсийг өхүүлэх одоо туяа эмчилгээ цацрагийн эмчилгээд ордог шүү дээ тийм хорт хавцтай хүмүүс. Тэнгууд туяа эмчилгээний нэг удаагийн тун 100 эрентгэн байдаг гинэ. 100 эрентгэний цацрагаар тэр одоо хорт хавдрын эсийг өхүүлдэг гэсэн үг.
100 эрентгний цацрагаар шарахад хүний биеийн тэр шарж байгаа тэр хэсгийн эдгэс тэр жигтэй өгдөг. Тий. Сайн нөгөө эмнэлгээр явж байхад нөгөө ийм туян амжилтанд орох гээд тэгсэн чинь шууд хажуу талд нь ингээд юуг нь бичсэн байт юм бэлээ. Энэ хэмжээг нь бичсэн байдаг. Та тэдэн тун авж байгаа, эмрайд орж байгаа болохоор тим авж байгаа, тэдийг авж байгаа гэдэг. Тэд нар ч ерөөсөө л 0,1000-ны тэд 0,100-ны тэдээр яригдчих юм л шүү дээ. Тэгсэн чинь ч одоо 400 сая шүү дээ. Аимшигтэй судлах боломжгүй юм шүү. Гэтэл бархасууд гараг 400 сая тонн эрентгийн цацраг одоо эрентгийн цацраг ялгаруулдаг гэсэн. За энэ бол яг цөмийн дэлбэрэлт болж явах үед яг төвд нь байж яана л гэсэн үг. Гэр бол хар ухаанаар тийм ингээд цөмийн бөмбөг пүнк гэж дэлбэрч яхад яг голтонд та цогсож ийл гэсэн үг. Одоо чинь хэрвээ ийм төсөөлж үзье гэвэл ийм адил хэмжээний цацрагийн хордлого тэнд байх нь байна. За ийм орчинд бол хүн байтугай дэлхийн бүр ямар ч организм 1 секунд амьд байх боломжгүй. Тий. Тэгэхээр өгөхийн тулд бархасууд арга дээр заавал очиж авах шаардлага байхгүй. Бархасууд руу 300 мянган км ойртоход л цацрагийн хордлогоос болоод зүгээр хэдхэн минутад дотор амьд үйт өгөх нь. Зөө. Тий. Тэгээ дэлхийн сар 2 хамгийн ойрхон доо 356,400 км ойртдог агтл бархасууд руу сар шиг зайд ойртоход л ямар ч амьд үйт ингээд тэр цацрагийн хордлогот нь болж өгөх нь. Зөө. Ийм юм. Тэр юусоо нэг ийм ер нь бол утгагүй ч гэмээр юм шиг сонин гариг байна. Зүглэлтгүй юм шүү. Тийм байна. За бархас өдрөө 200,000 км зайд очиход 1 сая тонн эрентгийн цацраг авна гинэ. За. Харин 100,000 км зайд очих юм бол 50 сая эрентгийн цацраг авна. За ийм орчинд 1 минут ч тэсэх боломжгүйгээ сайн мөгийг хайрлаа шүү дээ, тийм ээ. Тэгээ нөгөө сансрын нисгч хөллөгтөөгөө бархас өдрийн тойрог замд ерөөсөө ороагүйч төхөж явж байгаа л замдаа нам болчихно гэж хэлж болох нь шүү дээ, байхгүй болчихно гэсэн үг. За тэгвэл түүний дагуулууд болох Йо, Европа, Ганимед, Каллисто гэдэг энэ 4 дагуул байгаа гэсэн. Энэ ч гэсэндээ бархас өдрийн нөгөө маш өндөр радиацаар нь байнга бөмбөдүүлж идэг юм бүс юм байна. За. Тэгээ хүмүүс нөгөө сарнууд дээр нь ч гэсэндээ очих боломжгүй гэж үзэж болох юм байна л да. Уг нь бол Европа дээр чинь айгүй дайжгүй боломжийн гэж бид нар судлаад идэг. Гэхдээ аимшигтай их радиац байдаг юм байна гэж ойлгож болох нь. За тусгай цацрагийн хамгаалалттай робот ч юм уу тиймэрхүү зүйл явуулж судалж явах болно гэж юм. Тэгээд яг энэ учир шалтгаанаар бархас өдрөөр явуулах сансрын хөлгүүд асар их цацрагийн хамгаалалт шаарддаг. За тэгээд тэр хэмжээгээр маш их зардал гардаг. За. Ийм учиртай байх нь. Амьд биетүүл очиж судлах боломжгүй юм байна. Байхгүй. Өхий гэвэл тийш явах юм байна. Явах юм байна гэж ерөн зүгээр ойртох юм байна. За, бархасууд маш том, маш хүнд жинтэй учраас тэнхлэгээ их удаан маш хурдан иргэн. Тий? Хурдан иргэн. За, 9 цаг 56 минутанд тэнхлэгээ нэг бүхтээ иргэн. Манай дэлхий чинь ингээд тэнхлэгээ нэг бүхтээ ирэхийг өдөр гэдэг байгаа шүү дээ. 24 цаг. Дэлхий 24 цагийн дотор тэнхлэгээ нэг иргэждэг бол бархасууд ерөөсөө л 9 цаг 56 минутанд л нэг бүхтээ ирэх чинь. Зөө. Тэгсэн дэлхийгээс диаметрээр 11 дахин том гараг шүү дээ. За. Гэхдээ дэлхийтэй харьцуулахад нарнаас 5 дахин хол зайд байдаг учраас 4332 өдөр 6 цагийн хугацаанд нарыг нэг бүтэн тойрно. Өөрөөр хэлбэл манай дэлхий нарыг тойрохдоо 365 өдөр болдог бол бархасууд нарыг тойрохдоо буюу бархасуудын нэг жил нь дэлхийн 4332 өдөртөө тэнцсэн. Ийм хол. Тэгээ ерөөсөө нэг нарыг тойроход ойролцоогоор нэг 12 жил орчим зарцуулдаг дэлхийгээр бол. Нэг бүтэн тойроход. Тэгээ ингээд яг дэлхийн тооцоогоор 12 жил явж яж дэлхийг нат нэг тойроход бархасууд дээр 1 жил гэж тооцох юм шүү дээ. За, бархасууд бол асар том хэмжээтэй. За, маш их жинтэй учраас яг энэ нэг том хэмжээтэй тэгээд асар их жинтэй учраас хавь ойрынхон одоо солир сүүлтод сансрын биетийг өөртөө татдаг. Хамж татдаг. Тий. Тэгээ ингэхээр Нарны аймгийн дотоод одоо 4 хөрст гаргийнхаа хаа хамаагүй ийм том солир сүүлтод модыг одоо өөрлөгөө ингээд нэг юм соронц шиг л те ингээд хог хамгаалалт татдаг гэсэн үг л те. Тэгэхэд энэ нь эсрэгээр харин манай дэлхийн эдгэрч дээр аягүй сайн. Тийш дээ. Тий, манай дэлхий дээр унах гэж магадгүй явж исэн нөхдүүд тийшээ татагдаад очиж очдог. Тий, тэгэхээр нөгөө нэг хөрстөө 4 гаргаа энэ одоо юу гэдэг босод том хэмжээтэй солир молир янз бүрийн сансрын биетүүдийг ингээд өөрлөгөө татаж унгаадаг нь хамгаалт болдог. Нөгөө нэг биеэрээ хамгаална гэдэг. Тий, тэгэж ингэж юу гэдэг юм бэ? Хамгаалт болд юм байна. Тэгээд гаригууд мэдээж өөр өөрийн замаар ингээд нарыг тойроод энэ тэндээ ингээд тусдаа хол зайтай явж байгаа ч гэсэн бүр учиргүй 100% хамгаалахгүй маа гэхэд ер нь бол зарим одоо юу гэдэг юм солир сүүлт одыг бол дэлхий дээр унах ч гэдэг юм өөр гаригуудаар унах байсан байж магадгүй тэр солирыг өөрлөгөө татдаг баха гэж.
За бархаас бод гариг бол бүслүүртэй гариг аа. За тэр нь дэлхий дээрээс харагддаггүй. Хит хол учраас ер нь бол харагдахгүй гэж байгаа. Тэгээд 1979 нөгөө Voyager 1 явсан гэдэг ааш 70-аас хажууд нь очиж бархаас бод чинь бүслүүртэй юм байна штэ гэж илрүүлсэн гэсэн. За бас эрдэмтэд бархаас бодыг Felis San буюу бүтэлгүйцэн нар гэж үздэг юм байна л та. Бүтэлгүйцэн нар гэсэн үг. За яагаад гэдэг энэ айгүй сонирхолтой. Нар нөгөө ус төрөгчөөс бүрддэг гэж бид нар ярьдаг шүү дээ. Бархас бод ч гэсэндээ баахан ус төрөгч байгааг хоёлаасаа ярьлаа шүү дээ. Тэгэхээр нар болоход арай хэмжээгээрээ жижигдсэн гэсэн үг. Тийм учраас бүтэлгүйцэн нар гэж хэлээд байгаа юм байна л та. Арай жоохон том байсан бол нар болчих байсан юм билүүдээ те. За ер нь бол сансраа өгцөргүүд хос одны ч юм уу гурвалсан одны систем зөндөө эдийн л те. Тэгэхээр бархасад арай илүү том байгаад нар болцсон бол бид нэр яах нь тэнгэрт хоёр нар харна гэсэн үг. Нөгөө эрхийн мэрэгэн дээр гараад нэг нь харавдаг ч гэсэн. За ер нь бол ингээ яг нарийн нар ярих юм бол бид нар ч гэсэндээ ингээ бархас одыг дэлбэлээд нар болгочихж болно л гэж юм л да. За яаж ингээ тэгэхээр цөмийн буужаа харж хадл болно гэж. Тэгэх юм бол ингээ бараг хоёр нартай болох нь шүү дээ. За юу вэ? Дараагийнх нь болохоор санчир. За ихэвчлэн ус төрөгчөөс бүрдэх бас нэг авар гариг. За бүслүүрээрээ илүү алдартай. Тий. Ингээд бүслүүр нь маш гоё харагдуулдаг зураг дээр. Тий. Тэгээд дурангаар харахад нэг л том бүслүүртэй юм шиг харагддаг. За гэхдээ яг наривчлаад харуул хоорондоо ингээд зайтай бүр хэдэн 100 бүслүүр байдаг санчирыг харахаар нэг тийм том ганцхан нэг том бүслүүрч байгаа юм шиг. Тэгсэн тэр бүслүүрүүд нь бол ингээд хамгийн багадаа нарийн ийм тоосны ширхэг шиг байдаг бол хамгийн том хэдэн метр үргэлжилдэг ийм том өхөр чулууны хэмжээтэй мөснүүд байдаг гин. Тэгээ тэр мөсөн дээр нь нарны гэрэл ойгоод тэгээд тэр нэг гэрэлтэж харагддаг. Ийм учиртай юм би. За юг зургийг нь харахаар нөгөө юу шиг харагдаад байд. Надад нөгөө нисдэг тавг шиг харагдаад байд. Тий, нисдэг тавг тий. Харин бүслүүртэй болохоор. Тий, гаригуудын дундаас хамгийн гоё нэг юм сонирхолтой харагддаг шүү дээ. Бүслүүр болохоор ингэж байна. Энэ бүслүүр нь 282 мянган км хэмжээтэй 10-аас 30 метрийн зузаантай ийм 7 үндсэн цагираг байдаг гинэ. За энэ 7 үндсэн цагиргийг A, B, C, D, E, F, G гэдэг ингээд ялгчихж байгаа. За нэг 100-аас 200 сая жилийн өмнө ямар нэгэн том гариг ирж санчирыг мөргснөөс болоод тоос шороо ус мөс нь ингээд сансарт цацагдаад за ингээд санчир гаригийн бүслүүр бий болцсон. Бүслүүр нь тэнээс үүдэлж байгаа юм шүү дээ. Гэж үздэг юм байна. Тэгээд одоо бол 2035 оноос дэлхий дээрээс бүслүүр нүрд нь ер нь харагдах болно гин. За. Энэ гаригийн налуутай холбоотой ингэнэ. Ингээд зүүрлээд хэлбэл за юу вэ? Нимгэн бичгийн цаас шүү дээ. За. Бичгийн цаасыг чам руу одоо ингээд яг ингээд хүн ингээд яг ирэмгээр нь хэвтэй чигээр нь яг ирэмгээр нь ингээд харуулахаар бичгийн цаас байхгүй юм шиг харагдана. Ширээний давцсан ч гэсэн ялгаагүй шүү дээ. Яг нүднийхээ ижил түвшиндээ аваад чаар шууд зүгээр нөгөө дээдлийнх нь давцсан харагдахгүй зүгээр л нэг юм юу л харагдчихийдэг үстэй тий. Одоо болно л. Тийм. Тэгээд тэр шиг ийм нимгэн ирэмгээр нь ингээд бичгийн цаасыг та ингээд өдрөөгөө харахаар холоос харах юм бол бичгийн цаас байхгүй юм шиг харагдана. Хөндлөн болгоод бичгийн цаас бүтнээр харагдана. Яг ийм түвшинд энэнтэй ижлэх ийм үзэгдэл болно гинэ. Тэгээд NASA-г нь харагдахгүй. Тий. NASA-гийн Cassini хөлгийн судалгаагаар санчирын бүслүүр ингээд аажмаар ууршиж гариг дээр унж байгаа гэж болохоор ууршаад гариг дээр унж байгаа. За одоо энэ нь одоогоор ерөөсөө секундэд 10,000 кг буюу секунд тутамд 10 тонн ийм мөс болон тоосонцор санчирлуу өнгөж унаж алга болж байгаа юм. Яа одоо хоёул ингэ ярьж байхад зүгээр хэдэн тонноор унж байгаа юм шиг. Хэдэн тонноор унж байгаа. Тий тэгээд энэ хурдаар нь тоосож үзвэл 50 сая жилийн дараа бүслүүр маш нарийсаад баг гэрэл ойдог болно. Тэгэхээр дэлхийгээс харахад маш бүдгэн харагддаг болно. Харин ер нь 100-аас 300 сая жилийн дараа бол санчирын бүслүүр огт байхгүй алга болно гинэ. Ууршаа тэгээ бүр байхгүй болчих юм бах та. Тийм байлгүй. Сонирхолтой. За нар дэлхийн хоёрын хоорондох цаг нэг одоо орны нэгж гэж авч үзээд байгаа гэх түрүү дугаар дээр ярьжсэн шүү дээ. За тэгсэн. Тийм нарнаас одоо бархас бод хүртэл тэгвэл ямар зайтай байдгийг гэхээр 5.2 одоо орны нэгж байд юм байна. За энийг өөрөөр хэлэх юм бол нар дэлхийн хоёрын хоорондох цаг 5 нугуулсан зайд бархас бод байрладаг гэж хэлж болно. За. За тэгвэл санчир гариг ямар зайтай вэ гэхээр санчир бүр 9.5 юм байна. 9.5 одоо орны нэгж. Тэгэхээр нар дэлхийн хоёрын хоорондох зайг 9.5 нугуулсан зайд санчир гариг байрлаж байгаа гэсэн. Хоол юм. Амар. Өөрөөсөө сүүлдээ толгоонууд нь тоонууд нь толгоонд огтгоо байлаа. Тэгсэн санчир гаригийн хувьд бол ерөнхийдөө 9.5 гэдэг тоо тогтоогод авчаад илүүдэхгүй чухал тоо юм байна л да. За яагаад гэсэн санчир гариг диаметрээрээ дэлхийгээс 9.5 дахин том оо. За дэлхийгээс 9.5 дахин том гэж бодоод үзэх юм бол санчирын эзэлхэн дэлхийгээс
736 дахин их юм байна. Том гэсэн үг. За тэгэхээр санчир гариг дотор 763 дэлхий багтана гэж хэлж болж байгаа нь шүү дээ. Ааха. Тийм байна. За санчир бол барах соёдтой баг адилхан бүтцтэй. За 96% нь ус төрөгчөөс бүрдэх ийм агаар мандал. Тэгээд за тэрний доор шингэн ус төрөгчийн бүс байна. Даралт ихсээд ингээд ус төрөгчийн шингэн төлөв шилжсэн гэсэн үг. Тэрний доор болохоор металл ус төрөгчийн бүс байгаа. За даралт нь асар өндөр болоод ус төрөгч нь ингээд металл төлөв шилжсэн. Тэгээд голд нь бол цөм байгаа. За санчир гаригийн гадаргын температур бол хасах 178 Цельс байдаг гэж байна. Гэхдээ санчир Нарны аймгийн хамгийн бага нягттай гариг буюу хамгийн одоо хөнгөн гэсэн үг юм уу да. За нягтрал нь болохоор тэг мянганы 687 см куб. Тэгэхээр асар том одоо ийм ингээд асар том усан гариг дээр хэрвээ санчирыг авчиж тавьбал санчир живэхгүй. Тэр хөвн тийм ээ. Айгуу бага нэгттэй юм. Тэгэхээр ингээ нөгөө санчир гариг бол нэг 10 цаг 33 минутанд тэнхлэгээ нэг бүтэн тойрно. Санчир гаригийн өдөр бол нэг 10 цаг орчим бүргэлжлэнэ гэсэн үг. Манайд одоо ойролцоогоор 24-т нэг тойрдог гэх юм санчир дээр бараг 2 удаа тойрж байгаа юм шүү дээ. Өөр нь бараг л их гэдэг шүү дээ. Тийм ээ. 2 гарan тойрж байгаа юм байна. Тийм байна. Өөрөөр хэлбэл нэг хоног нэг 10 цаг гарan хагас гэсэн үг. Тэгэхээр 29.5 жилд тэгтээ нарыг нэг удаа тойрно. Тэгэхээр бараг л худалчууд 30 жилд манай дэлхийн 30 жил нь санчирын 1 жилдээ тэнцгээр юм уу да нарыг тойрох хугацаа. Тэгэхээр 1 жил нь дэлхийн 29.5 жилдээ тэнцэх гэхээс одоо ярихаар ингээд сонирхолтой санагдаад идэв шүү. За санчирын соронзон орон дэлхийгээс 600 дахин хүчтэй боловч бархаа содихаас хамаагүй сул идэм байна л да. За бас нөгөө радиац буюу цацраг төвхөө ярьсан шүү дээ тийм ээ. Цацраг нь бархаа содих шиг өндөр биш учраас зарим дагуулууд дээр нь амьдрал байх боломжтой гэж таамагладаг. Өөрөөр хэлбэл ингэж амар хүчтэй радиацаар бөмбөгдөд идэг гэсэн үг байхгүй юу? За NASA-гийн сайт дээр санчир гаригийг 2025 оны 3 сарын байдлаар 274 дагуул сартай гэсэн байна. Энэ ингээд тоог нь өөрчилсөн бол 247 сар. Жиминий 247 дахь. Тийм яа лагт 247 сартай юу. Гэхдээ энэ чинь бол манай дэлхий дээр байдаг л бидний ойлголт шүү дээ тий. За тэдгээр дотроос титан, энцлад хоёр бол хамгийн онцгой гэж яригддаг. За яагаад онцгой гэж байгаа юм гэхээр титаны хувьд бол Нарны аймгийн 2 дахь том дагуул. За хамгийн том нь бол сар бах мэдээж тий. 2 дахь нь титан болж таарж байна. За. Тэгэд өтгөн агаар мандалтай, шингэн метан, этанаас тогтсон юм нууруудтай гэж байгаа. Энэ нуурууд нь аюу гой үзэсгэлэнтэй харагдаг гэдэг. Өөрөөр хэлбэл титан дагуул сар мөртлөө суур гаригаас 50% том. Юу н гаригаасаа дагуул том гэсэн үг. За. Манайх одоо сарнаасаа дэлхийд том шүү дээ. Тэгвэл суураас тэр нөгөө титан 50% илүү том гэсэн үг. Тийм. Ийм учраас айгүй онцгой гэдэг. За харин энцлатын хувьд болохоор доороо шингэн усан далайтай, битүү мөсөн гадаргуутай ийм гариг юм байна. Тэгээ нөгөө мөснийх нь анцаваар ингээд усны уур ингээд дээш ингээд гарч идэв гинэ. За. Сони. Тийм. За санчир нь хийн гариг учраас нөгөө юм хөрс гадраг гэж байхгүй. Хүн амьтан хүлэг энэ төр одоо очиж бууна гэсэн ойлголт ерөөсөй байхгүй гэсэн үг. Хүлэг явуулах юм бол бас л тойрог замаас нь судалж үзэх юм бэлээ. Тэгээд Cassini Huygens гэдэг ийм хөтөлбөрөөр Cassini хүлэг санчир гаригийн 13 жил судлаад тэгээд титаны гадаргуу руу Huygens-ийг буулгаж нарийн хэмжилтүүдийг хийсэн гинэ. За тэгэхээр титан дээр одоо дагуул саран дээр нь буусан гэсэн юм. Тэгээд тэр буусан учраас нөгөө нуурууд нь ийм байдаг гэдэг юм шүү дээ. За Улаанбаатар хотод 14 цаг 39 минут болж нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. За баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төв 28,000 метр квадрат бүхий 3 блоктой. За 7,000 метр квадрат дулаан хүйтэн агуулгах бүхий баруун бүсийн хамгийн том барилгын материалын зах. Одоо өөрөөр хэлбэл баруун бүст байгаа хүмүүс бол зөвхөн тэр чигээрээ хэрэгтэй нүд авчиг гэвэл энэ зах руу очих нь шүү дээ. Одоо ингээд наашаага ингээд хотын төв рүү чим 100 айл руу ирээд явахгүй гэсэн үг. Тий, энэ төвчлөөр орохгүй. Дээрэс нь 100 айлын одоо энэ юм дээр чинь болохоор том машин аваач зогсоож байгаад барилгын материал ачна гэдэг бол зөвхөн үлгэр юм бэл. Цус газар олдохгүй. Тэгээл хөөгөө сигналдаал орилоо. Түүчрэл. Тий. Үнэхээр түүхт. Тэгэнгүүт 100 айлаас ингээд жижигхэн машин дээр ингээд овоолж ачаад тэгээд наран туулын дээр нэг том машин зогсдог штэ. Тийшээ очиж буулгаа тэндээсээ дахиж зөөгөө. Асар их зардал гарах нэ. Тэгээд бүү ажил ядаргаа юм бэл. Тийм ээ тий. За тэгсэн барилгачийн худалдааны төвийн А болон Б блок нь 2022-2025 онд тус ашиглалтанд орсон юм байна. Тэгээд дотроо зоогийн газартай, офстай, үйлчилгээний талбайтай 5 дахь ийм орчин бүрдүүлжээ. За энэс гадна 1.5 тонны ачааны лифттэй давхар
бүрээрээ төрөлдсөн ийм зах юм байна. Тийм тэгээд харин тэгээд энэ захад одоо бол нэг 270-аас 300 аж ахуй нэгж байгууллага хувь хүмүүсийн 10,000-аас 12,000 гаруй нэр төрлийн ийм барилгын материалууд худалдаалж байна. Тэгээд дээрэс нь төгжрлгүй автомашины одоо энэ барилгын материалын эн чинь ямар ч дугаар хязгаарлалт байхгүй. Дугаар хязгаарлалт чинь 5 шираа ингээд туслагдчих юм биш үү? Тэрнээс цаашаа байгаа юм байна тий. Тэгвэл тэрнээс цаашаа. Тий, тэгээд төгжрлгүй автомашины дугаар хязгаарлалт гэж байхгүй, цагийн хязгаарлалт байхгүй. Одоо чинь том машиныг цагийн хязгаарлалтаар өдөр явуулдаг байхгүй. Тий, орой явуулдаг тий. Тий, орой явуулдаг. Тэгэхээр орой авчих гад ирсэн чинь нөгөө хамаг юмнууд нь хаацсан. Тий, тийм болохоор ерөөсөө ингээд нөгөө нэг та баруун аймагуудын одоо том барилгын материал ачдаг машинууд гэдэг юм барилгын материал ачиж авах гэж байгаа бол заавал энэ хотын төгжрөл рүү яваад ахгүйгээр шууд энэ үний баруун бүсийн барилгачийн худалдааны төвөөр цогсож жагаад ачаа цууж цаашаа гараа авчихна. Баруун талынх нь нэг л давуу талтай болоо явчлаа шүү. За ашигтай барилал 5 тухтай орчиг хүрэлцээтэй агуулгах автомашины хүртээмжтэй зогсоол борлуулалт сайтай үн цэн үргэлжид өсөх ийм төвийг танилцуулж байгаа. За баруун 15 аймаг руу шууд нийлэх замтай Улаанбаатар хотод баригдаж байгаа юм төслүүдтэй маш ойрхон гих мэтчлэн давуу талууд бол дуртад барахгүй их байна. За тэгэхээр Хаягдын хааны гэхээр Сонсголонгийн замд юм байна. Барилгачин худалдааны төв гинэ. За утасны дугаар 77 66 22 77 77 66 22 77 гэсэн үг. За Facebook дээр барилгачин гэдэл кириллээр барилгачин худалдааны төв гэдээ Facebook руу орсон ч болно. Ер нь бол тэгээд баруун 15 аймгийн зам руу шууд нийлэх яг ийм зам дагуу ийм том барилгын материалын төв байна. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачин худалдааны төв хамтран ажиллаа. Баярлалаа. За бид өнөөдөр юу яаж байгаа? Одоо орныхан болнаар за юуны хөрст гаригуудыг Нарны аймгийн хөрст гариг биш хөрстг нь юуны хийн гаригуудыг ярьж байна. Хөрст гаригуудыг ярьсан. Хийн гариг. Тий хийн гариг. За Кассины хөлөг 1997 онд дэлхийгээс хөөрөөд 2004 онд Титаны тойрог замд орсон юм байна. За ингээд 2005 оны 1 сарын 14-нд Титан руу ингээ нөгөө Huygens гэдэг аппаратыг буулгажээ. За нөгөө Huygens нь Титаны агаар мандлын урсгал температурыг нь хэмжээд нуур, mëс, газрын бүтэц зэрэг мэдээллийг нь цуглуулад ингээд Кассинадаа дамжуулсан. Харин Кассины тэр мэдээллийг дэлхий рүү илгээчихэд тэгээд цаашаа санчир руу явцсан. Тэгээд ингээд Титаны гадарга дээр байгаа нуур нь ийм метан болон этанаас тогтсон гэдгийг мэдээд гадаргын температур нь 180 хэмийн хүйтэн, Цельсийн 180 хэмийн хүйтэн гэж хэмжсэн. За гадаргын дэлгэрэнгүй зураг авч дэлхий рүү илгээсэн. За метан, этан гэдэг бол шатамхай хий. 20 жилийн өмнөх энэ судалгаа өнөөдрийн сансар судалт бол маш том амжилт болсон байдаг гинэ. За Санжир гарагийн олон улсын нэршил нь Сатурн гэдэг. За Сатурн гэж юу юм гэхээр эртний грекийн домогт гардаг бүх авраг биет титанууд болон бурхтын эцэг Кроносын латин нэршил юм байна. За Кронос ч юм бол бүр Зевсийн аав штэ. Бас тийм л үү. Зевсийн аав Кронос гэж ярьдаг тийм. За тэгвэл Кронос за тэгсэн бүх титануудын аав учраас хамгийн том дагуулт нь Титан гэдэг нэр өгсөн нь хамгийн зөв сонголт ахна штэ. Ийм учиртай. За тэгвэл дараагийнх нь Тэнгэрийн ван. За Нарны аймгийн 7 дахь гариг дэлхий нар хоёрын хоорондох цаг 19.2 дахин нугалсан ийм хол зайд байдаг. Диаметрээрээ дэлхийгээс 4 дахин том, гэхдээ эзлэхүүн нэрээ 63 дахин их. Тий, тэгээд 84 жилд нарыг нэг бүтэн тойрно. Зөө. Бүр л амир удаашраад ах юм тий. Нэг ягаад гэвэл нарнаасаа холдоод шүү дээ. Нарнаасаа холдоод байгаа учраас тий. Тэгэхээр бид нарыг тойрох гэж 365 хондог болвол хин энэ Тэнгэрийн ван бол 84 жил. Эднэр манай хийнүүд тий 84 жил болж ш нэг жил бол нарыг бүтэн тойрно. Тэнгэрийн ван гарагийн нэг жил 84 жилдээ тэнцүү гэсэн үг. За тэнхлэг нь маш их хазаасан байдаг гинэ. 97-77 градусаар налсан. Тэгэхээр баг хэвтэйгэрээ шахуу иргэдэг. Сони юм. Тий. Тэгээд буд, сугар, ангараг, бархасвад, санчир энэ гаригууд бол дэлхий дээрээс энгийнүүдээр харагддаг. Харин Тэнгэрийн ван бол харагдахгүй. Тийм нэг математикаар тооцоолж гаргасан гариг байх шүү нэрээ тий. Тийм үү. За тэгсэн ингэж байна. Одоо энэний талаар яриа л да. 1781 онд Английн одон оромч Уильям Хершел гэдэг хүн анх илрүүлсэн. За тэгэхээр Тэнгэрийн ван хүн төрөлхтний дурангаар харж нийсэн анхны гариг гэж хэлж болж байна л да. За дурангаар харахад за энэ биш юм шиг андуурсан байж магадгүй шүү. За ямар ч байсан юу хатгая. Танилцуулаад хай. Дурангаар харахад хөх ногоон өнгөтэй харагдсан гинэ. За
За тэгээд ингээд тэнгэр шиг өнгөтэй харагдсан учраас Тэнгэрийн ван гэж нэрлсэн гэж шүү. За. Тэгээд нэр өгсөн түүх нь их гоё гинэ. Нарны аймгийн гаригууд ч одоо Меркури, Венус, Марс, Жупитер, Сатурн гэдэг ингээд дандаа бурхтын нэрнүүд байгаа шүү дээ. Тэгээд дараагийн гариг нь болохоор тэнгэр шиг өнгөтэй болохоор нь Уранус гэд нэрлэлсэн. За тэгээд эртний грекийн домог ёсоор бол Уранус нь Тэнгэрийн орныг эзэнсэн бурхан гэж ярьдаг. Тийм. Тэгэхээр Уран гаригийн нэрийг монгол руу орчуулад Тэнгэрийн ван гэж ашигладаг байна шүү дээ. За тэгээд тэр хөх ногоон харагдаад байгаа шалтгаан нь атмосферт нь одоо их хэмжээний метанхи агуулгадгаас нарны гэрлийн улаан шар өнгийн шингээнгүүтээ буцаагаад хөх ногоон туяаг ойлгож байгаа учраас ингэж харагддаг байна. За. Тэнгэрийн ван болохоор юу юм бэ лээ? Бүслүүртэй. 13 тусдаа цагирах бүх ийм бүслүүртэй гариг. Тэгээд дэлхий дээрээс үл энгийнүүдээр харагдахгүй. За харин гаригийн бүслүүр дурангаар харлаа гэд бас их нэг их сүртэй ажиглагдахгүй. Тий угаасаа маш бүдэг ийм нарийн бүслүүртэй юм байл та. Тэгээд агаар мандалт нь бол ус төрөгч гели метанаас бүрдсэн. За цаг агаар нь харьцангуй тайван боловч заримдаа хүчтэй салхилж үүл үүсч мөндөр ордог гэж байгаа. Тэнгэрийн ван гариг нь яг ийм төгс бүв бөөрөнгийн хэлбэртэй. Тий манай дэлхийн хүртэл ингээд гой төгс бүв бөөрөнг биш гээд байгаа шүү дээ. Харин тийм гэсэн киод гэдэг тий. Тэгэнгүүт Нарны аймгийн хамгийн хүйтэн гаригта Тэнгэрийн ван орно. За гадаргийн температур нь 224 хэмээн хүйтэн. Цельсийн хасах 224. Тэгээд хийн гариг дээр нь маш их алслагдсан хүн очих, суурших, судлах тухай ойлголт ер нь бол байхгүй. Тий. Тэр нь ингээд ер нь төдийлөн сонирхлын одоо орон сонирхогчд одоо нарийн судлахгүй. Тэгээд хүн төрлөختөн Тэнгэрийн ван гариг руу зорж ингэж хөлөг бүр явуулаагүй. Яг нь 86 онд Voyager 2 хөлөг хажуугаар нь ойрхон нисч өнгөрөхдөө зураг аваад олон төрлийн мэдээлэл цуглуулад хэмжилт хийгээд ингээд тэр мэдээллүүдийг илгээсэн. Хэрэггүй л гэсэн үг юм шүү дээ. Тий, Voyager 2 бол одоогоор Тэнгэрийн ван гаригийг судалсан цорын ганц биет. Хажуугаар нь нисгтэй шүү. Тэгсэн энэ Voyager 2 хөлөг 1977 онд хөөрсөн гинэ. Тэгээ 86 онд Тэнгэрийн ван гаригийн хажуугаар нисч өнгөрсөн гэж байгаа. Тэгэхээр эндээс одоо нөгөө хөөргсөн сансрын хөлөг бүхэл бүтэн 9 жил явж иж очдөг байна шүү дээ. Тийм хол зайд гэсэн үг. Voyager 2 хөлөг Тэнгэрийн ван гаригийн хажуугаар шүн гэд нисэд өнгөрөхдөө гаригийн атмосферын найрлага, соронзон орон бүслүүрүүдийг нь хэмжих ийм хэмжилтүүдийг хийгээд 27 дагуус сарыг илрүүлсэн гэж юм. Тэгэхээр 27 сартай гэж хэлж болно. За зарим сонирхолтой сарныхын зургийг авсан байгаа юм бас. NASA сүүлд нэг сарыг нэмж илрүүлсэн юм билээ. Тэгээ одоогор бол Тэнгэрийн ван гариг нь 28 дагуу сартай юм байна. Энэ манай дэлхийгээс хойшоо ингээд сарнууд нь олон болоод эхэллээ тий. Тэгээ том болоод ирчихдэг. Тэгж байна. За дараагийнх бол нарны 8 дахь гариг буюу Далай ван. Энэ Далай ваны чи жинхнээсээ математик тооцоолоор гаргасан. Тийм үү. Нарны аймгийн 8 дахь гариг. За дэлхий нар хоёрын хоорондох зайг 30 дахин үржүүлсэн зайд оршин маш хол байдаг. Нарыг тойроход ч гэсэн маш их хугацаа зарцуулна буюу 165 жилд нэг удаа нарыг тойрно. Тий. Тэгээд диаметрээрээ дэлхийгээс 4 дахин том бас л аврах том ийм гариг. Далай ван харин 16 сартай. Нарнаас алс хол орших учраас хүйтэн ийм хөлдөө ертөнц. Гадаргийнхэн температур хасах 214 хэмээх хүйтэн. Энэ чинь 14 гэсэн түрүү 200 хэд гэлээ. 24. За энэс арайч нэг хідэн градусаар гайгүй. Температур нь маш хүйтэн учраас агаарын даралтын орны өөрчлөлтөөс болоод маш хүчтэй салхилдаг. Салхины хурд нь 2100 км/цаг. Ямар амар юм бэ? Тий. Тэгэхээр энэ бол ерөөсөө ингээд 1 секундэд 583.38 м салхилдаг л гэсэн үг. Нэггээ тоолоход л 583 м сүм салхилсан байсан. Одоо бараг 600 км явах нь шүү дээ. Ер нь бол Баянгуурлаа төхөөчлээ. Чингисийн музей уулзуур дээр гартаа нэг салфетыг барьж агаад салхинд ингээд хийсгээл нэггээ тоолоход тэр салфетыг нь шууд нэггээ тоолоход төв шууд ингээд уулзуур очсон байна л гэсэн үг. За амар юм бэ. Тий, тэгэхээр ийм хүчтэй хар салхилдаг шуурганаас манай дэлхий дээр болдог тэр хүчтэй хар салхи малхины хажууд бол зүгээр хэд дахин илүү 583 м гэсэн чи би километр гэж бодсон биш сайн. Тийм байна. За Далай ван гаригийг математик тооцоолоор бодож нээж олсон гэдэг байна шүү дээ. Тэгсэн энэ гэсэн Тэнгэрийн ванг судалж исэн чинь эрдэмтэд энийг ойлгосон байгаа байхгүй юу? За түүний трактор буюу нарыг тойроод ингээд нисж явах зам нь яг тойрог биш. Цаашаа ингээд даялаад исэн гинэ. Нэг юмроо ингээд татагдаад байгаа юм шиг. Тэгээ Тэнгэрийн ванг ингээд цаанаас нь өөр нэг биет ингээд татаад байгаа юм шүү гэж ингэж тооцоолж гаргасан. Тим хүнд биет юм бол за одоо ийм л гариг байх ёстой гэж үзээд тэгээд даялж байгаа замыг нь тооцоолоод иймэрхүү жинтэй иймэрхүү хэмжээтэй гариг яг тэнд байх ёстой гэдэг юм математик тооцоолыг бодож гаргасан юм билээ. Тэгээ 1846 онд Францын математикч Урбан Левери гэдэг энэ хүн Английн математикч Джон Коуч Адамс нарын тооцоолж гаргасан томьёолоор Германы
ногооны одоо орон Жохан гал. За тэнд яг нэг юм гариг байх ёстой гэд дурангаар хартал байж исэн юм байна. Тэгээд Тэнгэрийн ван гариг нь тэнгэр шиг өнгөтэй байсан учраас тийм нэр авчихсан байсан бол за далайн ван дурангаар харсан чинь далайн ус шиг өнгөтэйсэн гинэ. За. Тэгээ бас л одоо үүн дээрээ түүн дээр байгаа метаны хинээс шалтгаалаад ингэж харагддаг гэсэн үг юм байна. Тэгээ нэр нь бол далай шиг харагддаг учраас далайн ван. Тэнгэр шиг харагддаг учраас тэнгэрийн ван. Олон улсын нэрш нь бол Нептун тий. Нептун тий. Монгол хэл рүү орчуулвал далай ван гэж орчуулсан. Тий. Тэгээд далай ван гариг дээр алмазар бороо ордог гэж байгаа. Алмазар бороо ордог. Манай холбоорлох болооч шиг. Тэнгэрийн ван далай ван гаригууд маш өндөр даралттай метан хийн өндөр агуулмжтай учраас агаар мандалт нь метаны молекулууд задраад нүүрс төрөгч ялгардаг. За энэ нүүрс төрөгч нь маш өндөр даралтанд шахагдаад одоо бидний одоо зүүдэг алмаз ултлаад маш үнэтэй. Маш үнэтэй. За ингээд нягтраад хатуурсан алмазны ширхгүүдээр бороо болж доош бороо ордог гэсэн. Алмазан бороо гэж байгаа. Тэгээ Стэнфорд Гётегийн их сургуулийн эрдэмтэд лабораторийн нөхцөлд Тэнгэрийн ван болон далай ван гаригийн нөхцөл байдлыг хиймлэр үүсгэж туршиж үзэхэд метан хий шахагдаад нано хэмжээтэй ийм алмазнууд үүсэж исэн. Тэгэхээр энэ үзэгдэл туршилтаар батлагдсан. Тэгэхээр тухайн гаригууд дээр бол яалтчгүй алмазаар бороо ордог гэсэн. Сонирхолтой юм тий. За энэ түрээд манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Нэвтрүүлэгтээ Эден компани 20 жил тохиож байгаа хамтдаа илүү амттай гэсэн үрээтээр хамтран ажиллаа. За мөн баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачин худалдааны төв хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үйл авансаар 15 цаг 10 минутаас илүү шипийн нэвтрүүлгээрээ эргээд уулзъя. Баярлалаа мөгөх. За баярлалаа.